Сайн байцгаана уу? Өнөөдрийн 201 хэлж зөвлөгөө хичээлээрээ та бүхэнд англи хэлээр ярьж сурахад нэг утгыг маш олон янзаар илэрхийлэх аргын тухай зөвлөгөө хичээл орох гэж байна. За тэгэхээр шууд жишээлүүгээ оръё. Монголоор баярлалаа гэдэг утгыг англиар 5 өөр янзаар илэрхийлж болно. За эхнийх нь болохоор автобусны, метроны юм уу жолоочтой жолоочд автобуснаас буухдаа баяртай, баярлалаа гэж хэлэхэд bye дахиж уулзахгүй бол хэрвээ уулзах бол see you later гэж хэлж болно. За худалдагчид юм авсны дараа юм чи өгсний дараа thank you гэж хэлж болно. Баярлалаа гэсэн үг. Найзуудтай болвол найздаа ч юм уу, гэрийнхэндээ ч юм уу таньдаг хүмүүстэй болохоор thanks гэж илүү хэрэгэлдэг бол олон нийтийн газар явж байгаад тэнд хүмүүс ингээд түлхдэг албаар ч юм уу, санаандгүй ч юм уу айгуу чанга ингээд түлхэхээр бас thanks a lot гэж хэлж болно. Жаахан яожилж байгаа баярлалаа гэсэн үг тэгж бас хэлж болно. За thank you very much гэдгийг хүнээс бэлэг аваад маш их баярлалаа гэдгийг thank you very much гэж хэлдэг. Тэгэхээр монгол хэлэнд бол бид нар баярлалаа гэдгийг баярлалаа юм уу маш их баярлалаа гэсэн хоёрхан янзаар хэлдэг бол англи хэлэнд энэс өөр олон янз үйж болно. Тэгэхээр англи хэл маань яагаад ийм нэг утгыг маш олон янзаар илэрхийлж болдог вэ гэхээр хинтээ ярьж байгаагаас маш их хамаарна. Хаана ярьж байгаас, хаана хизээ ярьж байгаас маш их хамаарна. Нөхцөл байдлаас хамаарна гэсэн үг. Тэгээд үгээ сонгодог. Үг нь илүү ийдэг байх уу, эсвэл илүү энгийн байх уу гэдгээ сонгодог гэсэн үг. Тэгэхээр энэ ийм төрлийн хэлийг context based гэж хам сэдвээс хамаарч утгаа өөрчлөгддөг. Тэгэхээр тодорхой нэг тохиолдолд нэг төрлийн үг ашигладаг. Энэ бол бид нар агсан шатанд англи хэлний дараагийн түвшинд хүрэхэд модон биш мундаг англи хэлтэй болоход бас маш чухал ийм мэдх зүйл байгаа. Тэгэхээр баярлалаа гэдгийг найзууд дундаа, таньдаг хүмүүс дундаа бол thanks гэдэг бол илүү үйлчлэгээ аваад ч юм уу илүү өөрөөсөө ахмад ч юм уу сайн танихгүй хүнд ч юм уу ярьж байгаагаас хамаарат энэ үгээ бас сонгож ингэж ярьдаг. За хоёр дахь жишээ нь юу уух вэ гэдэг асуулт байгаа. За дөрвөн өөр янзаар асууж болж байна. За эхнийх нь what do you want to drink? За энийг бол do you want to гэдгийг do you wanna гэж хэлдэг What do you wanna drink? What do you wanna drink? Юу уух юм? Юу уумаар байна гэсэн үг За энийг бол илүү уусаа do you want гэдэг асуулт бол илүү найзууд дундаа юм уу, таньдаг хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ маш сайн таньдаг хүмүүс, хамт ажилладаг хүмүүс юм уу, иймэрхүү хүмүүст илүү хэрэгэлдэг. Юу уух юм гэсэн үг За хоёр дахь нь болохоор what are you having? Ресторанд орчоод найзууд юм уу эсвэл танихгүй хүмүүс ч байж болно хоорондоо. За юу уух гэж байна, яах гэж байна гэж асууж болно Энийг what are you having? Тэгэхээр what do you wanna drink гэдгээс what are you having гэдэг нь арай бага зэрэг ийдэг. Гэхдээ ерөнхийдөө хэрэглэх тохиолдол нь болохоор хүмүүс хоорондоо чи юу десертэнд юу идэх гэж байна гэдэг юм уу ингээд сонирхоод хоорондоо ярьж байгаа тохиолдол ашигладаг. За дараагийнх нь what can I get you? Зөөгч танаас асууж болно. Та юу уух уу? Та юу идэх үү? Гэсэн асуулт За what can I get you гэдгээс what would you like хэм бол мэдээж can гэдэг бол илүү энгийн хэллэг, would гэдэг бол илүү ийдэг хэллэг. Тэгэхээр what would you like гэхээр зөөгч хүн үйлчлүүлэгч хүндэтгэж ярьж илүү хүндэтгэлээ хэл гэсэн үг. Тэргүй өдөр тутмын хэлэнд бол what would you like гэж бол хэлдэггүй. Тэгэхээр англи хэл маань монгол хэлнээс нэг ялгаатай зүйл нь энэ. Юу уух уу гэдгийг та юу уух уу, чи юу уух уу гэж нэг л янзаар хэлдэг бол англи хэл бол маш олон янзаар хэлдэг. Тэгэхээр энийг анхлан суралцж байгаа хүмүүс бол мэдээж эхлээд ганцхан янзаар хэлж сурах хэрэгтэй. Тэгээд явандаа 2 өөр, 3 өөр, 4 өөр янзаар гэдэг ингээд англи хэлний түвшин ахих тусам бидний зорилго бол маш олон янзаар ингээд чөлөөтэй ярьж сурах гэдэг бол энийг хэлээд байгаа. Тэгэхээр үгийн баялаг маш чухал. Тэгээд хизээ хаана ямар тохиолдолд энэ үгийг ашигладаг гэдгийг явандаа бол мэдээж ингэж сурдаг. Тэгээд
ерөнхийдөө Америкууд бол илүү энгийн тий одоо нөгөө Americanism гэж бас байдаг штэ тий илүү энгийн маш нээлттэй чөлөөтэй илүү энгийн танихгүй хүнтэй ч гэсэн таньдаг хүнтэй юм шиг харьцдаг улсад бол харьцангуй гайгүй тийм тэгэхээр анхлан суралцж байгаа хүмүүс би ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр ерөнхийдөө ийм олон утгаар нэг үгийг ийм олон янзаар илэрхийлж болтгийг мэдгүй одоо сурагчд хүмүүс байх юм бол яг гэхээр илүү одоо tone of voice бас маш чухал. Дууны өнгө гэсэн үг, нүрийн хувирлаараа хэдийгээр шулуух үг хэлсэн ч гэсэн илүү зөөлөн, инээгээд ингээ хэлэх юм бол нөгөө хүн ба шал өөр хүлээж авна. Тэгэхээр олон янзаар хэлж чадахгүй ч гэсэн хэрвээ юм хүсэж байгаа бол те одоо баярлалаа энтер гэж хэлж байгаа бол thanks гэчээд энийгээ thanks гэдэг ингээ дууныхаа өнгөөр бас ингэж тохируулж болдог, илэрхийлэх санаагаа тэгэхээр мессеж бичиж байгаа тохиолдол бол хэцүү гэсэн үг те яагаад гэвэл мессежээр бид нар энэ хүн баярлж гэнэ үү нүрийн хувирлал нь ямар байна гарын хөдөлгөөн биеийн хөдөлгөөн ямар ч ингээ clue байхгүй те одоо тэр одоо энэ санаагаа илдэг хэлж байгаа мөгүй юу гэдэг нь мэдэхгүй тохиолдолд мессежээр харьцаж байгаа тохиолдолд бол маш анхаарах хэрэгтэй нэг яагаад гэвэл нөгөө буруу ойлголцож болно те сайн танихгүй хүмүүс ялангуяа хоорондоо мессежээр чухал ажил хэрэг янз бүрийн юм ярихад бол дандаа буруу ойлголцдог учраас энийг мессежээр ярихдаа хамгийн түрүүнд маш сайн ойлгох хэрэгтэй. Яг нүрээ хараад ярилцж байгаа тохиолдолд бол хэдийгээр үг олон үг мэдгүй ч гэсэн tone of voice те энэ дууны өнгөөрөө нүрийн хувирлаараа бас илэрхийлж байна. Тэгээд би өөрт нэг тохиолдсон нэг жишээг хэлээ л да. За нэг сурагчтай ч үлээ те мессеж бичиж агаад so гэдэг үгийг нэг юм бичиж байгаа so гэдэг ганц үг явуулсан. За тэрийг би тухайн үед бол ууртай байна гэж ойлгосон. Тий. Одоо хурдлаач гэсэн утгатай тий. So тэгээд гэдтэй айгу ууртай хэлж байгаа юм шиг би нүрийг хараагүй ч гэсэн надад тийм сэтгэл төрүүлсэн. Тэгэхээр энийг хэрвээ яг нүрээ харалцаад яриарсан бол so гэх юм бол тэгээд дараа гэсэн утгатай. Тэгэхээр мэдээж нүрээ харж ярилцах, мессеж бичих гэдэг бол шал хоёр өөр ойлголттой. За хамгийн гол нь өнөөдрийн хичээлээс бид нар юу ойлгох хэрэгтэй гэхээр ийм англи хэлэнд бидний одоо мундаг англи хэлтэй хүмүүс гэж ерөнхийдөө ийм чөлөөтэй ярьдаг хүмүүс бол олон янзаар өөрийгөө тухайн нөхцөл байдал тохируулж үгээ сонгож хэрэгэлдэг, ийм үнийг хэлдэг. Тэгэхээр агсан шатны сурагчд бол ийшээ тэмүүлэх хэрэгтэй. За манай pre-intermediate буюу анхан дунд түвшний одоо брэнд сургалтын бүртгэл явж байгаа. Тэгэхээр энэхүү сургалт маань 1 сарын одоо онлайн сургалт цахимаар явагддаг. 1 сарын дотор хамгийн чухал агуулга хамгийн богино хугацаанд үздэг. Тэгээ англи хэл одоо сурах шинэлэг минималист те маш шинэлэг сонирхолтой маш үр дүнтэй минималист арга барилтай болдог хамгийн чухал юмаа үздэг. Тэгээд хэрвээ та англи хэлний зөвхөн одоо уншиж сонсоод ойлгодог бол те ярьж бичиж чаддаг бол энэ сургалтанд заавал хамрагдаарай. Мөн үгийн баялаг тийм сайн биш бол бас энэ сургалтанд хамрагдах хэрэгтэй. Энэ сургалтаар 1 сарын сургалтаар бүтэн жил тэрнээс цааш ингээ хэрэглэх материалаа олж авдаг. Яг ийм гоё өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх амьд үг хэллэгүүд жишээтэйгээ материалууд ингээ олж авдаг. Үгийн баялаг бол маш их сайжирдаг. Таны англи хэлний одоогийн түвшиг дараагийн одоо өсрэлттэйгээр одоо дараагийн түвшинд авчдаг. Ийм одоо маш өндөр үнэлгээтэй сурагчдаас авсан сургалт байгаа. Тэгэхээр аливаа сургалтын багшийн заах арга зүй хөтөлбөр маш олон жилийн судалгааны үндэслэлтэй маш практик энгийн тэгтээ маш олон агуулгыг багтаасан цогц ээжж өндөр үр дүн гардаг. Тэгэхээр энэ сургалтанд заавал хамрагдаарай. Хэрвээ та гадаад сурч амьдардаг бол эсвэл Монгол орон нутагт амьдардаг бол бас хамрагдаж болно. 40% хөнгөлөлтөй одоо нийгмийн хариуцлагын хүрээнд бид сургалтуудаа одоо энэ ковидын хугацаанд бол 40% хямдралтай явж байгаа. Та бүхэн амжилт бүртгүүлээрэй. Тэгэхээр сард 1 удаа эсэлт авдаг байгаа шүү. Та энэ сарыгт заавал амжилт бүртгүүлээрэй.